ABU Аз намхан далайн бүсийн орнуудын роботын тэмцээн 2009 оны 8 дугаар сард Япон улсын нийслэл Токио хотноо болно. Орчин үеийн өндөр хашууд сүндэрлсэн эрч хүчтэй энэ хотод одоо ч Японы эртний уламжлал оршин тогтносоор байна. Энэхүү гайхалтай уламжлал 2009 оны Робокон тэмцээний үндсэн сэдэв болох юм. Энэ зургийг 19-р зууны үед бүтээжээ. Тухайн үед хүмүүс хэрхэн аялж зорчдог байсан тухай энэ зурагт өгүүлсэн юм. Энэ бол Каго буюу хүн тэрэг. Дөрвөн талдаа дамнуурахтай энэ Swift тэрэг тухайн аялагч хүнийг хааш нь л хааш нь хүргэж чадах бөгөөд дөрвөн хүний булчингийн хүчээр урагшилдаг байна. ABU Robocon 2009 тэмцээнд оролцогчид Каго хэмээх энэхүү хүн тэрэгтэй төстэй аяллыг хийх юм. Иймдээ ч энэ удаагийн тэмцээнийг ялалтын бөмбөрлөө хамтдаа аялцгаая хэмээн нэрлэжээ. Тэмцээнд ашиглах Кагог та бүхэн харж байна. Кагогийн дамнуурганы урт 2 м байна. Харин аялагчийн суух суудал дамнуургын голын хэсэгт дүүж маягтайгаар байрлана. Баг тус бүрийн автомат робот дамнуурганы урд хэсгийг хариуцах бол гар машин 10 хэсгийг хариуцах юм. Аялагчийг төлөөлөх өөр нэгэн робот голын дүүжин суудал дээр байрлана. Тэмцээний өрсөлдөөний үндсэн зорилго нь автомат болон гар удирдлагатай робот хоорондын харилцан уялдааг ханган ажиллах замаар аялагч роботыг бүрэн бүтэн ялалтын бүсэд хүргэх явдал юм. Энэ бол тэмцээний талбай. Улаан болон цэнгэр хэсгийн багууд гол байдаа хүрэхийн төлөө өрсөлдөх болно. Эхний даалгавар автомат болон гар удирдлагатай робот хамтдаа аялагч роботыг дамнуурга дээр байрлуулах явдал. Аялагч робот заавал автомат байх ёстой бөгөөд дамнуурга дээр байрлана. Ингээд аялагч робот суудлаа эзэлсний дараа уулын гарам нэртэй дараагийн даалгавар эхэлнэ. 30 см-ийн өндөртэй налуу өндөрлөгөөд аялагч роботыг амжилттай гаргах ёстой. Харин дараагийн даалгавар бол ой мод буюу туулж өнгөрөх даалгавар юм. Роботууд моддыг төлөөлөх хэд хэдэн шонг сүлжиж явах хэрэгтэй. Энэ даалгаврыг гүйцэтгэсний дараа оролцогчид тэмцээний оргил хэсэгт хүрэх юм. Энэ хэсэгт роботууд 3 өөр хэмжээтэй боловч дээрээс нь давхарлуулан байрлуулсан Японы уламжлалт 3 бөмбөр бүхий хэсэгт хүрэх юм. Энэ бол ялалтын бөмбөрүүд. Энэ хэсэгт аялагч робот гол үргийг гүйцэтгэнэ. Бөмбөрүүдийг байршуулсан шат хэлбэрт тавцсангууд 50 см-ийн өндөртэй байна. Ялалтанд хүрэхийн тулд аялагч робот бөмбөр тус бүрт хүрч аяллаа төгсгөл зэрснийг илтгэн бөмбөрүүдийг дэлдэх ёстой. Аялагч робот бөмбөрүүдэд хүрэхийн тулд шат ашиглаж болох төдийгүй мөн шууд эгц доороос үйлдэлээ гүйцэтгэж болно. Энэ даалгаврыг гүйцэтгэх хугацаа 3 минут. 3 бөмбөр тусварт хүрэн түүнийг дэлдэж чадсан баг тэмцээний ялагч болно. Хэрвээ багуудын аль нь ч бөмбөрүүдэд хүрч чадаагүй бол ялалтын хэсэгт аялагч роботыг төрүүлж хүргэж чадсан багийг ялсан тооцно. Аль улсын ямар баг автомат болон гар удирдлагатай роботуудынхаа ажиллагааг сайн уялдуулж богино хугацаанд бөмбөрүүдэд амжилттай хүрч чадах болоо. Токиод бол олон улсын тэмцээн дээр уулзцгаая. Та бүхэндээ амжилт хүсье.
За танаа баг нэлээд жил сүүлийн жилүүдэд бол Робокон тэмцээнд маш амжилттай оролцож байна. Энэ жил ямар онцлогтойгоор бэлдээ өгчтэй жишээтэй ярив. Энэ жил бид нар 2 багтаа ирсэн. Одоо 2 жилдээ Робокон тэмцээнд оролцож байна. Тэгээд яг өмнөх жилийн одоо бас баг зэрэг төрчлөг өнтүүлсэн. Тэгээд яг арай л нодлон одоо бид нар бас нэлээд өндөр түвшинд ирсэн гэж бодож байгаа. Өөрсөндөө харьцуулах юм бол тэгээд яг одоо тоглоно. Хин гэж ирсэн одоо тэр бүдгээд гаргана. Эхний гараа байгаа тийм ээ? Тийм эхний гараа. Одоо тэгэл энэ дээр бидний хийсэн зүйл нь хийсэн ажлуудыг харагдах бах та. Ер нь яг бүсийн хувьд, зооны хувьд ямар багуудаа таарваа? Манай 2 баг нэг нь одоо механик инженерийн сургуулийн нисхийн багтаа, хөдөө аж ахуйн багтаа нэг зоо маань байгаа. Ахад нөгөө нэг баг маань болохоор бахны нэг баг. Ер нь гарчдын боломжтой зоон таарсан уу? Тэгээд одоо тоглолт хараад баг та. Ер нь тэмцээндээ хэдийн хугацаанд бэлтдэг вэ? Энэ баг бид ч одоо 11 сараас хойш бэлдээд сүүлийн 3 сард баг бүгд баг одоо жиний 6 цагт унтаад иргэд хөдөлмөрлөж байгаа. Багийн гишүүдээ маань яг ямар мэргэжлийн оюутнуудаас бүрдсэн байгаа? Манай сургуулийн өөрөө уулуурга сургууль. Тэгээд цахилгаан систем автоматжуулалт, компьютер дээгний аймж анги манад байдаг. Тэгээд энэ 2 ангийн маань үндсэн багийн маань бүрдүүлнэ. Хөдөлмөрлөсний хувьд одоо хийсэн зүйлээ гаргах цаг болсон. Одоо бүгдээ гаргах цаг. За баярлалаа. За. Бэлэн тийм ээ. Эхлэл хугацааны 5 секунд. 5 4 3 2 1 тэг цаг явда. Амжилт хүсье. За Орхон аймгаас хүрэлцэн ирж оролцож байгаа шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа Орхны технологийн сургуулийн тод өнгө нэг баг хөгсгдээр тоглож байна. Бүгдээрээ халуун нэжиг цагаан алга тушаалтаар амжилт хүсье. Холоос бас зорж ирж оролцож байгаа. Авиаслаг оюутан залуучууд байгаа. Ахийг хэлүүлж байна. Хөдөө аж ахуйн сургуулийн инженерийн сургуулийн агро инж 2 баг улаан хэсэгдээ тоглож байна. За энэ 2 багийн дараагаар энэ тоглолтын дараагаар 7 дахь тоглолт улаан хэсгээс компьютер техникийн цахим дээд сургуулийн Монро баг хөх хэсгээс Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн United 2 багууд тус бүр бэлдэж байгаарай. За өмнөх жилүүдийн одоо тэмцээний дүрмийг та бүхэн сайн мэднэ. Оноогоор тоглодог байсан, бас цэвэр ялалтаар тоглодог байсан. Энэ удаад бол Япон улсад болох олон улсын тэмцээний дүрм бол оноо гэж үндсэндээ байх гот. Харамсалтай байна да. За Робто гимтэв дахиад тоглолт байгаа штэ. Болгоомжтой тоглоорой. Оноо гэж бол байхгүй. Та бүгдийн нүдэн дээр энэ 3 минутын дотор бол бүх зүйл одоо явагдаж байгаа. За ялалтын бөмбөрийг 3 удаа дилдсэн тохиолдол бол үндсэндээ цэвэр ялалт гэж бас ойлгож болно. Тиймгүүгээр 2 багийн тоглолт бөмбөр төрөлгүйгээр зогссон тохиолдол шүүгчд хэмжээд аль бөмбөрт ойр байгаа баг нь ялалтыг авнаа. За багуудаа амжилт хүсье. Тод өнгө 1 баг агро инж 2 багууд талбай дээр тоглож байна. За тэмцээний хугацаа дуусахад үндсэндээ 35 секунд үлдэж байна. За сүүлийн 10 секунд. Цаг дуслаа. Робокон тэмцээнд хэдэн удаа Одоогоор 2 төсөлд оролцож байгаа. урд нь талбай дээр гарч юу? Гарч ирсэн. Энэ жилийн талбай дээр гарчаад скил
сэтгэлдээ маш өндөр байна. Гэхдээ жоохон дахиад сандрал бас арилааг байна. Тэгээд тэрнээс уулна Шинжлэх ухааны технологийн сургуулийн Өрсөлдөгчийн хувьд өрсөлдөгчөө сайн мэдж байгаа. Тэгээд манай өрсөлдөж жоохон муу тоглох шиг бодлоо. Уулна гайгүй явж ирсэн. Харамсалтай байна уу? Харамсалтай. Сансан дүр зайлж чадсангүй. Юун дээр алдаа гаргав? Энэ машина ихтэй зүү ихтэй чадсангүй л дээ. Крэвлээ. Тэгээ хоёр дахь нь болохоор миний жоох хатаа гарч. Надаас хамсалтай. Харамсалтай. Дараагийн тоглолт нэр ядлаа. Робокон 2009 үндэсний равтын тэмцээнд дарахны техникийн дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль, Удайчмаг сургуулийн инженерийн сургууль, Шинжлэх ухааны технологийн сургуулийн дарахны технологийн сургууль, компьютер техник менежментийн сургууль, механик инженерийн сургууль, холбоо мэдээлэл технологийн сургууль, уул уурхайн инженерийн сургууль, үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, эрчим хүчний инженерийн сургууль, Орхон аймаг дахь шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа Орхны технологийн сургууль, Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар дээд сургууль, Сахин дээд сургуулийн багууд ялалтын бөмбөрлөө хамтдаа аялах болно. Ерөнхий мэдээлэгч залуусын бие брэнд Freedom Aidsoft инженерчлэгийн эцэг бас хөгжлийн гал Бадрумой. Болсон. За болсон. Бэлтгэл хугацааны эхлэл хугацааны 5 секунд явлаа. 5 4 3 цаг явлаа. Тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут. За. За, United 2 багийн хувьд Дэм буудлаас Кагогоро автомата маш амжилттай өргөд аваа явууллаа. За одоо хяналтын 2 дугаар сэг дээр очсон байна. Цааш үргэлжлүүлээд модоо тойрно. Хугацаа бол хангалттай байна. Үйлдэлээ тун төвөггүйхэн хийж байна. 2 минут цэвэрлэлт хийж үндэсний роботын 2009 оны анхны цэвэрлэлтийг хийх юм биш үстэй амжилт хүсье. Хэдэн секундэд хийхийг харъя. За ингээд сүүлийн 2 минут явж байна. За автомата одоо хяналтын 3 дугаар цэг дээр буулгалаа. Хэрхэн цааш яваад ялалтын бөмбөрөө цогхыг бүгд харъя. За яаж цогхыг харъя. 1 минут. Яагаад хөдлөж чадсангүй байран дээрээ? Контролерт маань жоо алдаа ах шиг байна. Харамсалтай байна уу? Үгүй дахиад тоглолт байгаа шүү дээ. Зооноос гарнаа. За баяр хүргэе. Багийнхаа амжилттай сэтгэлээс хоохгүй. За маш баяртай байна. Эхний тоглолтод хамгийн анхны цэвэр явдлыг авлаа. За баярлалаа. Хэдэн секунд дийж бай сая? Минут 15 секунд та. За робокон тэмцээн бол мэдээж олон үнийг хөдөлмөр хүч шинжиж битгээ. Ер нь яг робота бүтээхэд хэдийн хугацаа цуцсан байна танаа баг? За баг 4-5 сар 4 секунд. Талбайдаар гарсан гишүүний хувьд хэр туршлагатай гишүүн байваа? Ер нь хад ойн мараг одоо л энэ орсон хэрэгтэй байна. За баярлалаа дараагийн тэмцээн байна. За Азийн хөндлөн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Робокон 2009 үндэсний роботын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий мэдээлэгч залуусын бие брэнд Freedom Aidsoft За бэлэн тийм ээ. Эхлэл хугацааны 5 секунд. 5 4 3 2 1 тэг цаг явлаа. Амжилт хүсье. За өрсөлдөгчид тоглоно.
Шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа, орхны технологийн сургуулийн тод өнгө 2 баг Орхон аймгаас ирж оролцож байгаа. За Каго дээр дэм буудлаас автоматаа маш амжилттай гаргаж байна. Цаг хангалттай байна. 2 минут 15 секунд үлдсэн байна. Хаус секунд үлдсэн байна. Цаг дуслаа. Юу нь болсонгүй вэ танаа роботи? Автоматан чигээрээ зогсож чадсангүй сая. Усаар бол тавьчихлаа. Зайд тавгаар цагаан дураас мэдрээд байгаа. Зайгаа цагаан дураас мэдрээд байгаа. Яг төлөвсний дагуу байж чадсангүй харамсалтай байна уу? За дараагийн тоглолтоор гайхах. Монголын үндэсний олон нийтийн телевиз 8 дахь жилдээ Робокон тэмцээн зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээнд бол та бас яг талбай дээр жаах удаа үзэж байна. Сэтгэл хэрэг байна. Ер нь бол яг урд нь бичлэгүүд үзчихсэн л да маш сэтгэл хөдлөм гайхамшигтай тэмцээн болдог. Тэгээ яг одоо ингээд заалан дээрээд үзэхэд бол бүр зурагтаар үзчихснээс хамаагүй илүү сэтгэл хөдлөм гайхалтай байд юм байна. Энэ олон мянган залуучуудын эрч хүч, нүргэн одоо оролцож байгаа багуудын энэ их өрсөлдөөн үнэхээр одоо үзэж байгаа хүмүүст гайхалтай сэтгэл төрүүлдэг юм байна. Тэгээд энд оролцож байгаадаа үнэхээр баяртай. Энэ тэмцээний зохион байгуулж байгаа манай телевизийн хувьд бас гол өөргийнхаа нэг биелүүлж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм ээ. Ер нь бол 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Тэгээд Азийн одоо Аз намхан лам бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн сүлжээний одоо хамтран зохион байгуулдаг шүү, тийм ээ? Тэгээд энэ бол олон улсын тэмцээн. Тэгээ ер нь бол нүүдэлчин Монгол одоо нүүдэлчинний удамтай монголчууд робот зохион гэдэг бол зөвхөн техник технологи өндөр хөгжсөн тийм улсуудын хийдэг ажил гэж боддог байсан. Тэр хуучин сэтгэлгээг энэ тэмцээн эвдэж Монголын залуучууд ч гэсэн юм бүтээж хийж чадах юмаа гэдгийг харуулж байгаараа үнэхээр ач холбогдолтой л да. Дэлхийн тэмцээнд л авраг болох тийм ээ. Тэр л бидний ганц зорилго шүү дээ. Тэгээд тэндээс хамгийн гол нь авраг болохоос гадна одоо оролцож ингэж нэг баг болж хамтарч ингэж ажиллана гэдэг маань ажиллаж сурна гэдэг маань ирээдүйн одоо инженерийн багийнхан бүрдэж тийм ээ цаашдын одоо энэ дурсамжаараа энэ багийг бүрдүүлсэн энэ одоо туршлагаараа Монголын хөгжилд хувь нэмэр оруулах байх гэж бодож байна. За Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэрийн өмнөөс бас яг үзэгчтэй хандаад та юу гэж хэлэх вэ? Сэтгэж юм хийж байгаа залуусаа дэмжээрэй. Үргэлж одоо компаниуд, бүс компаниуд, мөнгөтэй улсууд маань одоо энэ багуудаа дэмжиж ивент итгэж тийм ээ ажиллах бололцоо, сэтгэх бололцоог нь хангаж өгч байгаарай. Энэ та нарын ирээдүй шүү. Энэ Монгол орны хөгжлийн тулгуур шүү гэж захмаар байна. Эхлэл хугацааны 5 минутыг олгоё. 5. За мөн адил өрсөлдөгчгүй тоглох нь байна. Дархны техникийн дэд сургуулийн оргил даалбаг. Амжилт хүсье. 3 удаа бөмбөрийг дэлдэх ёстой. Харамсалтай байна да.
цаг дуустаа. Танай робот хүндийн төвд сайн жинтэй их бацтай харагдаж байна. Ааха. За ороод үстэй. За, тийш. Яг төлөвлөсний дагуу явна гэж бодож байна уу? Явна. Явна. Хэр сайн тооцоолсон бэ? Гайгүй сайн тооцоолсон гэж бодож байгаа. Хоёр багт амжилт хүсье. Үйлдэл сайн гүйцэтгэрэй. Сонирхолтой тоглолтыг бидэнд үзүүлээрэй. Амжилт. Анхаар. Хамтдаа доолъё. 5 4 3 2 1 тэг цаг явдаа. Инкомнет маш амжилттай гараагаа хэлж байна. Эхлэг цэгээс дэм буудлын дээр очсон. Одоо Каго дээр автомата аваад цаашаа уул руу авирах ёстой байгаа. Маш амжилттай байна. Хоёр минут 30 секунд үлдсэн байна. Энэ бол асрын хугацаа. За United 1 маш амжилттай Каго дээр автомата тавиад уул давлаа. Уул давсан. Хоёр минутын хугацаа байна. За 1 минут 55. За хэрхэн түрүүчийн багийнхаа багасаа бүр баг хугацаанд хийх чадвар байна уу? Чадсан. Явж байна. За 1 минут 43. За шүүгчээс зөвшөөрөл аваад ахин эхлүүлж болно. За маш амжилттай Инкомнет. Одоо уул өгсөх ёстой. Цаг бол байна. Цаг бол урт хугацаа байна. Нэг минут үлдсэн байна. Урт хугацаа. Энэ хугацаанд амжаад үйлдэлүүдээ гүйцэтгээд өрсөлдөгчөө буулга авах боломж байна. Инкомнитийн хувьд за урагшаа Инкомнит уулаа. Харамсалтай байна да. Хугацаа байна. 35 секунд. Дараагийн хяналтын 1-р цэг дээрээс эхэлнэ. 25 секунд үлдсэн байна. Хоёр багт явсаа. Бөмбөрөө эргэн дэдгийг харъя. 20 секунд үлдсэн байхад ялалтын бөмбөрийг дэлдэж чадлаа. Жолоодлого их сайн байлаа шүү дээ. Яг төлөвлөсний дагуу явсан уу, яасан бэ? Яг төлөвлөсний дагуу явсан. Яг ингэж жолоодлогод одоо чи жишээ нь жолоодлого байна. Замаа хэр сайн судалж, хэр сайн дадлага туслах хийсэн бэ? Давталт хийсэн бэ? Мэдээж бэлтгэл хийлгүй яг хоо. Гэтэ 50 толгой өөр болохоор тэгээд автоматаа авч байгаа. Автоматаа зохицуулж явсан. Туулах чадвараа их сайн тооцсон байж танай робот. Тийм. Энэ дураас тахгүй өрөөж байгаа манай. Таньцээ. За баярлалаа. Энд их олон баг ер нь бол энэ роботын тэмцээн жил хамрах хүрээ өргөжж байна. Заал дүүрэн байна. Олон баг орж байна. Олон сургууль оролцож байна.
За манай сургуулийн хувьд 3 баг орж байгаа. 3 удаа өнгөрсөн жилийн эхний 3 байр авсан баг. За энэ бол одоо оюутнуудын бүтээч сэтгэлгээ нүүрийн хөдөлмөр. За тэгээд бас ивент итгэгч компаниудын бас дэмжлэг их орлоо. Unitel компани, CityNet энэ компаниуд бол бас ивент итгэсэн. Энд бол талархлаа илэрхийлэх гэж болж байна. Яг Робокон тэмцээнийг талбай дээр үзхийн хувьд та уртнаас ингэж үзчихсэн болоо. За өнөө гэдэг би үзээгүй юм аа. Телевизээр үзчихсэн. Сонирхолтой байна тийм. Бас их таахтай хэрэгэлдэг гэдэг юм байна. Тийм. Танай сургуулийн баг яг анхны цэвэр ялалтыг бас байгууллаа шүү дээ тийм ээ. Тэглээ. Ер нь бол анхны цэвэр ялалтыг богинохон хугацаанд авлаа. Ер нь хугацааныхаа талд нь энэ ялалтыг байгууллаа. Ер нь одоо төрүүл найдвартай байх шиг байна шүү. Тийм. Робокон тэмцээнд хийж бүтээ гэсэн хүсэл зорилготой оюутнуудаас гадна ивент итгэгчдээс гадна сургуулийн дэмжлэг тийм ээ багш нарын мэдлэгээрээ тэр дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Танай сургуулийн хувьд яаж ажилладаг вэ? За гол нь бол яг том сургуулийн захиргаанаас айхтар дэмжиж байгаа юм байдаг үү дээ. Яг ер нь бол багш нар их дэмждэг, зохион байгуулдаг, тусалдаг. За манай сургуулийн доторх одоо 12 сургууль байдаг. Тэрний 2 физик электроникийн сургууль, мэдээллийн технологийн сургууль 2 бол энд одоо жил дараалан амжилттай оролцож байгаа. Билнэ. За билээ. 5 4 3 2 1 тэг цаг явлаа. За хоёр багийн яг амжилттай зэрэг явж байна. Одоо Кагодэр яасан болоо хөдөө аж ахуйн сургуулийн инженерийн сургуулийн агро инж ахин эхлүүлж байна. Зөрчил гарсан тохиолдолд ахин эхлүүлж байгаа. За одоо холбоо Кагодэр автоматтай за хийхлүүлж байна хоёр баг оюулаа. Хугацаа их байна уу? 2 минут 30 секунд. За хөдөө аж ахуйн сургуулийн инженерийн сургуулийн агро инж маш амжилттай Кагодэр дэм буудлаас авдаа харамсалтай. За дахин ихлийг ялцаарай урдлаарай. За холбооны хувьд одоо Кагодэр автоматаа тавих бол үлдээд байна. За нэг л бүтлгүүтэй дээ да 50 хугацаа их байгаа. Зэрэг өрөх хэрэгтэй хацаагаад байна да. Удаан хэсэгтээ тоглож байгаа хөдөө аж ахуйн сургуулийн инженер. За хийхлэн 1 минут 30 секунд байна. Хоёр баг хоёулаа ухраад байна да. Үүний дараагаар шинжлэх ухааны технологийн сургуулийн холбоо мэдээлэл технологийн сургуулийн B Robots багууд замун анхны технологийн сургуулийн SIO энэ багтаа хоорондоо таар тоглоно бэлдэж байгаарай. За сүүлийн 1 минут ажиллаж ирсэн шүү. Сүүлийн 1 минут ажиллаж ирсэн. За би тех багийн хувьд маш амжилттай
Эхлэх цэгээс гарсандаа одоо дэм буудлаасаа Каго дээрээ дамнуурган дээрээ автомата тавих нь автомат нэг л төгс хэмжээнд өөрсдийнх нь бодсноор ажиллаж чадахгүй байна. Нэг тэг цаг дуустаа. За сая тоглосон тухайн юм бол үндэсний Европын тэмцээний 11 тоглолтод тоглосон агро инжнийг би тэг багууд хоорондоо тэнцсэн байна. Ялагчгүйгээр тэнцсэн байна. Робокон 2009 үндэсний Европын тэмцээнд дарахны техникийн дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль, Удаачгүй их сургуулийн инженерийн сургууль, Шинжлэх ухаан технологийн сургуулийн дарахны технологийн сургууль, компьютер техник менежментийн сургууль, механик инженерийн сургууль, холбоо мэдээлэл технологийн сургууль, уул уурхайн инженерийн сургууль, үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, эрчим хүчний инженерийн сургууль, Орхон аймаг дахь шинжлэх ухаан технологийн сургуулийн халия, Орхны технологийн сургууль, Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар дээд сургууль, Цахим дээд сургуулийн багууд ялалтын бөмбөрлөө хамтдаа аялах болно. Ерөнхий мэдтгэгч залуусын бие брэнд Freedom H-Soft инженерчлэлийн хэд захвас хөгжлийн гал Бадрмой. Робокон тэмцээний танаа сургуулиас 2 баг өрсөлдөж байна. Яг одоо нэг нь талбай дээр өрсөлдөж байна. Ер нь багийн хувьд энэ жилийн өрсөлдөө хэр байна? За ер нь одоо багууд сайн бэлдсэн байна. Энэ жилийн Робокон тэмцээн бол өмнөх жилүүдийг бодоход маш тийм одоо өвөрмөц хэцүү шийдэлтэйгээр одоо зохиогдсон байгаа. Япон улс одоо энэ одоо дөрмийг зохиосон байгаа. Тэгээд ерөнхийдөө харж байхад бол шийдэл хэцүү. Гэхдээ багууд бол их янз бүрээр сонин тоглосон багууд тоглох бэлэн болсон байна. Одоо аргуудыг хэлсэн байна. Үлсэлтчнэр сайн байна. Луиси МТС гэдэг баг байгаа. United Event. А энэ багийн Traveler одоо өөдөө өсөж жоо өндөрөхгүй мө шүрэх үйдээ Робот байна те. Оо сайн байна. Ардаа өөдөө авчтаа. Баг нь хоёулаа одоо бүрэн ажил хийж явж байгаа. Тэгэхээр бол United-ийн хоёр баг технологийн сургуулийн өрсөлдөгч ахиглуулж байна. Хувьд бол бас сайн хийсэн байна гэж бодож байна. За танаа багийнхан амжилт хүсье. За баярлалаа. За би Робс баг одоо хэд удаа талбай дээр гарах гэж байна? Одоо 2 удаа гарах гэж байна. Өрсөлдөгч хэм ямар баг байгаа вэ? Дархны технологийн сургууль. Хожноо л хийж очиж шít. Багуу тоглоход бэлэн болсон байна. Анхаарал болгож 5 секундыг олголоо. 5 4 3 2 1 тэг цаг явда. Тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут. Багуудаа амжилт хүсье. Холбоо мэдээллийн технологийн сургуулийн B Robs баг маш амжилттай. Каго дээр автомат гаргасан одоо өөдөө өгсөж та. Жохон өндөр болохгүй мө? Шүрэх үйдээ. Өө зүг сайн байна. Гарлаа, уулаад авчтаа. Уулаад авцсан. Дархны технологийн сургуулийн хувьд ахи хэлүүлж байна. Хугацаа байна. 2 минут 20 секунд үлдэж байна. За энэ хугацаанд ялалтын бөмбөр дээр очоод 3 удаа тусбар бөмбөрүүдийг нэг удаа дилдэх ёстой байгаа. Маш амжилттай B Robs маш амжилттай. Сүүлийнхээ модыг тойрлоо. 2 минут үлдсэн байна. За United нэг багаас баг хугацаанд хийх боломжтой. 1 минут 53. Одоо автомат ажиллах ёстой. 46, 1 минут 46. За ялалтын бөмбөр рүү автомат явлаа. За амжилт хүсье. За 1 минут 34. Өө зү. Эй. За маш амжилттай.
Бир Офс багийнхан талбайд энэ жилийн тэмцээний 2 дахь гараандаа гарлаа. Маш амжилттай гарлаа шүү дээ. Баяр хүргэе. За баярлалаа. Ер нь мэдээж Европтуудын найдвартай ажиллагаа гэдэг бол ялтын гол үндэс шүү дээ, тийм ээ? Тийм ээ, дийлгүй яах вэ? Уус найдвартай ажиллаж тэр баг амжилттай сайн явна. Ямар нэгэн жижиг алдаа гаргахгүйгээр ихэмээ сайн шалгаад их юм бол амжилт нь өгөх ойлгон байх болов. Энэ жилийн тэмцээний дөрмийн хувьд өрсөлдөгч саад болохгүйгээр ихэвчлэн яг өөрийнхөө хэсгийн талбай дээр л өөрсдөө амжилттай ажиллавал маш ял дагуулж боломжтой шүү дээ. Нэг талаар тийм л яг өрсөлдөгч баг одоо юу гэдэг нөгөө багийнхаа автомат машин саад боломж арай багч гэсэн бас хугацааны хувьд хоёр баг уралдаж ирж байгаа голдооны бөмбөртэй байгаа. Тэгээ уралдаж ирж байгаа болохоор бас өмнө тэмцээнүүдтэй адилхан бас айгүй хэцүү гэж бас ойлгож байна. Бас амархан юм шиг санагдаж магадгүй тийм бол биш. Бас хэцүү. Бир Офс бол Робокон тэмцээний хувьд маш туршлагатай хүчтэй багийн нэгэ. Ер нь зоонд энэ жил ямар багуудтай таарав? Энэ жил зоонд хүчтэй багуудтай таарсан л да. Уусаа сул баг гэж уусаа байхгүй дандаа хүчтэй багууд байгаа. Манайх тэр энэ зоонд бол тэр шинжилгээний технологийн сургуулийн дизайны үүдэл технологийн дизайны сургууль тэгээд дахны чүтээсийн сургуультай нэг зоонд таарсан байгаа. Зэнээс яг ингээд талбай дээр биш гаднаас нараа зогсож хэцүү байв. Хэцүү байна. Гэхдээ яг бүгдөө ингээд машина хийсэн болохоор сэтгэл сая догдолж илаа цэвэр ялтанд хүрэхэд бол бид нэр сэтгэл маш их өндөр байна. Урд машин бол одоо хоорондоо зогсож ажиллаж ялтанд хамгийн сайн хүрэх ёстой. Тэгээ манай урд машин бол сая яг даалгавраар биелүүллээ. Өөрөөр хийх ёстой даалгаврыг биелүүлсэн. Гэхдээ ер нь өрсөлдөгч нар энэ жилийн өрсөлдөгч нар их чанга байна. Тэгээ бид нар бол ер нь өөрсдийнхөө хийсэн юмнууд хамаг хүчээрээ л ажиллаж ялтанд хүрч байна. Өрсөлдөгчдийн машинуудыг хараад байхад бид нар бас ингэж шийдчихэж болох байсан байх шүү гэсэн бас юмуд байгаа ах тийм ээ. Тийм харин зарим сургуулиудын механик хийдсээр бол айгүй сайн хийсэн байлаа. Яг тэгээд сайн цэвэр сайхан өрсөлдөд бөөнөрө тоглоцгоё. За дараагийн тэмцээнд чи амжилт хүсье. За баярлалаа. За багууд биднэ. Бидэн хөхс бид удаанс бид. За тэмцээний бэлтгэл хугацааны 5 секунд ажиллаж эхэллээ. 5. Тэмцээн эхэллээ. Үргэлжлэх хугацаа 3 минут. За хоёр огийн хувьд бэлтгэлээ баг зэрэг муу хийсэн болов цаг хугацаанд бас амжилт тоглож чадахгүй байна. За амжилт хүсье. Гарлаа. Хөдөө аж ахуйн сургуулийн инженерийн сургуулийн агро инж 2 баг Кагого маш амжилттай авсан одоо дэм бодолд байгаа автомат аваад цаашаа уулд авах ёстой. За Sky Masters-ийн баг зэрэг саад гарсан байна. Автомат дээр тийм болохоор Кагог авч яваа гараж гатаар автны ихэхгүй хүлээж байна. За хэдэн ч удаа эхэлж болно. Энэ жилийн олон улсын дүрмд бол тийг заасан байгаа. За та бүхэнд одоо 1 минут 50 секунд үлдсэн байна. Цаг хугацааг зөв ашиглаад хийхстэй үйлдэл амжилттай хийж гүйцэтгээрэй. Sky Masters. За хөдөө аж ахуйн сургуулийн инженерийн сургуулийн агро инж 2-ын хувьд ахин орлогын бүтлгүүтлээ. За Sky Masters зөрчил гарсан. Тийм болохоор эхлэх цэгээс ахин эхлэн 1 минут 20 секунд үлдсэн. За энэ тоглолтын дараагаар улаан хэсгээ шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуулийн боловсрол 1 баг бэлдэж байгаарай. Бүх хэсгээс компьютер техникийн цахим дэд сургуулийн Монро багууд тус бүр бэлдэж байгаарай. За цаг дуусах 45 секунд үлдсэн байна.
Sky Masters. Роботууд нь баг зэрэг бүтлгүүдж байна. 30 секунд. Around 5 секунд үлдлээ. Удаачрах сургуулийн инженерийн сургуулийн агроинж ахин бүтлгүүдж оролцоогоо дахин эхлүүлж байна. За явсаа. 5 4 3 2 1 тэг цаг дуслаа. За тоглолтын онооны байдлыг өдөрлөгөн дээрээ алдаад байна уу? Эсвэл жолоодлогон дээрээ алдаад байна уу? Яг юу нь болохгүй юу сая? Програм дээр алдчихлаа. Програм. Онооны байдал тэмцсэн юм байна. Дараагийн тоглолтыг амжилттай байна. Дараагийн тоглолтод их итгэлтэй байна уу тийм ээ? Одоо бол дадаа дурсагтай болж байгаа шүү дээ. Харин тийм ээ. Жоо сандраад байна. Гайгүй. Сая програм дээр жоохон алдаа гарчлаа. Өнөөс гайгүй гэсэн. Дараагийн тоглолтыг дээр. Заавчсан. Азийн хэмжээний бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Robocon 2009 үндэсний рафтын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий үндэтгэгч залуусын бие брэнд Freedom H-Soft. За тэмцээний эхлэл болгож 5 секундын олгоё. 5 4 3 2 1 тэг цаг явлаа. Эдгээр өрсөлдөгчгүй ч гэсэн цагтаа уралдаж үйлдэлээ сайн гүйцэтгэх бол драгийн багтаа тоглоход бас түлхэж болно. Тийм болохоор цагтаа уралдаж сайн тоглох ёстой. За маш амжилттай Каго дээр автомат авсан. За өргөсөн. Хангалттай урт хугацаа байгаа. Цагийн хувьд ерөөс санаа зовх зүйлгүй. Өшөө жоохон дэше өргөх юм уу да? Азу. За уул амжилттай давж байна. Оо сайн байна. Явара. Оо сайн байна. Хугацаа байна. 2 минут үлдэж байна. Бүтэн 2 минут байна. За одоо эргээд модоо сүлжих ёстой. За цааш явуулах оролдлого хийхгүй ингээд цагаа өндөрлөе гэсэн бодолтой байгаа юм уу да. Цаг бол хангалттай байна. Өрсөлдөгчгүй учраас цааш явуулах шаардлагагүй. Ингээд зогсоё гэсэн бодолтой шиг байна. Багийн хувьд танаагийн юун дээр гацч ба. Энэ програм жаахан дотоо туршилтны бас жаахан алдаа гараад за яг гарч байхад бас сандраад жаахан алдаа гаргачлаа. Тэгээ програмыг бас дотоо өргөчлөө. Төлөвлөсний дагуу яг сайн ажиллаж өгч чадахгүй байна. Алдаа гаргачлаа. Яг тоглолтны гарахын өмнө жаахан алдаа гаргаад энэс цааш яах юм бол жаахан хэцүү болох гэдэг харна. Зөв ингээ яачлаа. Харагдах байдлаараа бол их сайн харагдж байна шүү дээ. Хүндийн жинтэй хийцэн ч гэсэн. Хэр удаан хугацаанд хийсээр робт вэ? За энийг нэг 6 хүүхэд нийлээд нэг 4 сар хийсэн ба. 4 сар хийсэн юм дөө. Ямар одоо техникийнч гэдэг юм уу? Эсвэл ямар одоо
автомашины гэдэг юм уу одоо автоматууд орсон байгаа байна. Энэ бол зөвхөн өөртөө яг сэдэж санаачлсан юм л да. Яг хоо машины болон бас хэвгүй хуучсан эд таяглаа бас оролцуулж хийсэн л дээ. Тийм л. За тэгээд харамсалтай юм шиг тий төлөвсний дагуу юм болоогүй. Сэтгэл тэгээд яаж байна? Ямар шиг байна вэ? Мэдээж сайхан байхгүй даа та. Гэхдээ бас бүх огт ажилласангүй. Бас уула давлаа даалгаврын талыг гэсэн биелүүлсэндээ бас бахархалтай л байна л да. Азийн хэмжээний бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Robocon 2009 үндэсний ровтын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий эвентгэгч залуусын B брэнд Freedom H-Soft Robocon 2009 үндэсний ровтын тэмцээнд дарахны техникийн дээд сургууль, Монгол Улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургууль, Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургууль, Удаачгүй их сургуулийн инженерийн сургууль, Шинжлэх ухаан технологийн сургуулийн дарахны технологийн сургууль, компьютер техник менежментийн сургууль, механик инженерийн сургууль, холбоо мэдээлэл технологийн сургууль, уул уурхайн инженерийн сургууль, үйлдвэрлэлийн технологи дизайны сургууль, эрчим хүчний инженерийн сургууль, Орхон аймаг дахь шинжлэх ухаан технологийн сургуулийн харьяа орхны технологийн сургууль, Улаанбаатарын их сургууль, Улаанбаатар дээд сургууль, Сахин дээд сургуулийн багууд ялалтын бөмбөрлөв хамтдаа аялах болно. За бэлтгэл хугацааны 5 секундыг олох юм уу? Шүүгчтэй. Бэлэн хөгсгөлөр бэлэн байна. Улаан хэсэг дээр эхлүүлгөө бэлэн байна. 5 4 3 2 1 тэг цаг явлаа. Тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут. За хоёрын хувьд Каго дээр дэм бодлаасаа автомат гарах үйлдэл хийж байна. За тоглолтын цаг дуусахад 22 минут үлдсэн байна. За амжилттай тодонг Каго дээр за майнерын хувьд одоо гамнуур дээр автомат гарах үйлдэж байна. За роботын үйлдэл бүтгүүлж байгаа зэрэг. За тодом шаш явда уул руу гисч байна. Амжилт хүсье. За хяналтын 1-р цэглэрээс ахи эхэлнэ. За энэ тоглолтын дараагаар Омега Energy багуу тус бүрдээ бэлдэж байгаарай. За уул руу амжилттай өгсөж байна. Шүрэх үедээ өшөөдөшөө. За хяналтын 1-р цэглэрээс ахи эхэлнэ. За майны хувьд үндсэндээ гар ажиллагаатай роботууд нь бүтлгүүтэй байна. Үйлдэл ахи эхлүүлэх гэж байна.
Цаг дуустаа. За үндэсний Европын тэмцээний 15 тоглолт сая талбайдар болж өндөрсөн. Тоодонг 2 баг өрсөлдөгч болгоо авчээ. Баяр үргээ. Танах програмд болохгүй байна уу? Эсвэл жолоолонд болохгүй байна уу? Манай одоо яг саатал гарч байгаа юм бол хугацаад авч байсан. Хугацаад авч байсан програмд авдаг 2 хоног хэлсэн. Мэдээллийн технологи тэр дундаа техник технологийн чиглэлээр судалдаг оюутан залуусын маш том тулаан өнөөдөр болж байна тийм ээ. Энэ тулааныг үзлээ. Ер нь яг энэ чиглэлийн мэрэгчлэлтийн хувьд яг энэ өрсөлдөөнийг харахаар ямар бодол төрж байна? За баярлалаа. Тэгээ энэ өрсөлдөөний хувьд би анх удаага үзэж сонирхож байна. Одон Европын тэмцээний Азийн EBU-гээд байгууллагатай хамтарч анх зохион байгуулалт нь бас зохион байгуулалтын ажилд бас зуурч засгийн газрын хувьд бас оролцож явж байна. Тэгээ одоо ингээд оюутан залуучуудыг ингээд хараад байгаа энэ манай мэдээллийн технологи програм хэмжээний салбар автоматикийн салбар үнэхээр өндөр түвшинтэй болсон харагдаж байна. Гэхдээ бас бид ингээд түүний одоо анхны энэ сэтгэлдлүүд юу гэхээр ер нь энэ хариуцлагын тогтолцоо гэдэг юм өшөө илүү бас сайжруулахын зүйтэй юм аа гэсэн нэг юм харагдаад байна л да. Одоо альва ажилд электроник автоматжуулалтын ажилд бол одоо хэм дагуу төөрөхөд хүртэл одоо нарийн тийм горим дүрм журм байдаг. Тэгэхээр манай залуучууд энийг бас цаашдаа анхаарал ер нь Монгол хүний оюун ухаан бол ер нь дэлхийд гайхдаг шүү дээ. Тэгэхээр бол манай залуучууд оюутан залуучууд бол явандаа энэ Европын одоо дэлхийн аврах одоо итгэл найдвар маш ойрхон харагдаж байна гэж үзэж байна л дээ. Хамгийн гол нь одоо манай залуучууд маань хариуцлагын одоо маш нарийн энэ техникийн энэ зүйл дээр бол маш нарийн шатлал, дүрм журм, гормыг гэдэг их сайн сахилга боттой цааш нь авч явах зүйтэй юм болов уу гэж хэлж байна даа. Фокусыг бэлэн болсон байна, удаан хэсэг бэлэн болсон байна. 5 4 3 2 1 тэг цаг эхэллээ. Тэмцээний үргэлжлэх хугацаа 3 минут. За фокусыг дээр шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуулийн энержи баг тоглож байна. Удаан хэсэг дээр Улаанбаатар их сургуулийн Омега баг тоглож байна. За хоёр багийн хувьд хоёулаа зөрчил гаргасны улмаас эхлэх цэглэрээс автомата гаражлаатай роботуудаа ахи эхлүүлэх болно. Цаг дуусахад 2 минут 20 секунд үлдсэн хангалттай урт хугацаа байна. За механик инженерийн сургуулийн энержи багийн хувьд гаражлаатай роботын баг зэргийн хүндрэл гарсан түүнийг багийн гишүүд янзлж байна. За хоёр багийн автомат гаражлаатай роботод хоёуланд нь саатал гарсан. За Улаанбаатар их сургуулийн Омега баг одоо эхлүүлэх гэж байна. Кагоны урд хэсэгт нь автомат, хойд хэсэгт нь гаражлаатай роботууд явж идэг. Ингээд дэм бодол дээрээ зогсоод ахин автомата голын хөндлөвч модон дээрээ үүрээд цаашаа уул даваад явах ёстой байгаа. За 1 минут 10 секунд үлдсэн байна. За 40 секунд үлдэж байна. Баг зэрэг үйлдэл хийх хэрэгтэй дээ. Яаравчлаад. Хин одоо илүү үйлдэл хийсэн л ялалт байгуулна. За 30 секунд үлдлээ. Яраарай.
Яра. 10 секунд сүүлийн 10 секунд. Хурдлаарай. За хоёр огийн хувьд тун хангалтгүй тоглолт хийлээ. Үндэсний ромтын тэмцээний 16 дугаар тоглолт Омега Energy 2 хоорондоо дар тоглосон. Energy өрсөлдөгчөө буулга авсан байна. Баяр хүргэе. Аз намхан далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Robocon 2009 үндэсний ровтын тэмцээн ялалтын бөмбөрлөв хамтдаа аялцгаая. Ерөнхий үндэтгэгч залуусын бие брэнд Triduum H-Soft today. All the lonely hearts in London caught a plane and flew away. And all the best women are married, all the handsome men are gay. You feel deprived. Yeah, are you questioning your size? Is there a tumor in your humor? Are the bags under your eyes? Do you leave dance where you sit? Are you getting on a bit? Will you survive? You must survive when there's no love in town. This new century keeps bringing you down. All the places you have been, trying to find a love supreme, a love supreme. For another partner in your life to abuse and to adore. Is it love, that heavy stuff, or do you need a bit of rough? Get on your knees. Yeah.